За сайн уу үзэгчдээ. Тэгээ нэг бас нэг шинэ подкастын зочныг гэдэг юм уу хөтлөгчийг би урьж оруулж ирж байгаа. Бодсуран гэдэг бүсг байгаа. Сайн байна уу өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. Бид хэд одоос 4 жилийн өмнө нэг сард тийм үү Тэнгэрийн сургууль гэж байгуулагдахад анх уулзсан. Тэгээ тэрнээс хойш та ингээд тасралтгүй хамтдаа суралцж хамтдаа хөгжиж явж байгаа хүмүүсийн маань нэг. Тэгээд манай Тэнгэрийн сургууль байсан хүмүүс л Ногоон бүл хэмээн будка гэж сайн мэдэн дээ. За тэгээд яаж яваад Тэнгэрийн сургууль дээр хүрээ тэрнээс эхлэв. Энүүнд хүрэхийн. За анх ирсэг хүүгээ төрүүлчихэд гэртээ байжсэн. Аа. Тэгээд ер нь нөгөө бүр олон жилийн өмнөөс нөгөө ухтаа энэ төр гэж хэлээд идэгсэн байхгүй юу. Тэгэл яагаад ч юм ерөөс ингээд одоо энэ тэнгэр үзэлтэй холбоотой бүхий л бичлэгүүдийг ингээд төгөө үзээдсэн. Тэр дундаас яг бүр нэг тархины хакер гэдэг нэг юм пэйж бүр ингээд гараад ирсэн байхгүй юу. Тэгээд тэр үед тэр пэйж дээр яажсан гэхээр нөгөө Тэнгэрийн сургууль утгагүй нэгдлээ гэсэн нэг пост байсан. Тэгээд доор нэг юм группийн линк оруулсан. Тэгээд тэр линк рүү дарж ороод ерөөсөө бүр доорс нахгуулаад бүхий л пост бичлэг бүх юмнуудыг уншаад тэгээд тэгсэн чинь нэг 7 хоногийн дараа нэгт нь болохоор ирсэн. За тэгээд ерөөсөө энэ дээр л очих хэрэгтэй юм шиг тийм мэдрэмж санаасаа төрөв. Тэгээд очиж исэн нэгтэн дээр тэгээ урд нь бол нөгөө ерөөсөө ганцаараа юм хүнд явдггүй юм чи ерөөсөө тийшээ гав ганцаараа яваад очсон. Тэгсэн чи тэнд яг над шиг ганцаараа очсон бүр 400-500 байсан. Тэгээд нээлттэй аягүй сайхан болсон. Тэгээ ганцаараа мөртлөө ингээд нэг ширээн цугаад 9 хүнтэй нэг баг очиж байгаа юм. Тэнд тэр 400-500 хүмүүс яг нэг хэмд ороод гоё биелгээ хийж байгаа юм. Тэр бол надад аягүй гоё. Тэр тухайн үед бол аягүй шинэ мэдрэмж байсан. Оо хэн олон хүн ингэж нэг ингэж эвсэж нэг ингэж те бүжиг зэрэг хийж болд юм байна да. Ямар гоё юм бэ гэдэг бүр нэг юм дотроос огшоод тийм гоё мэдрэмж тэнд төрчихсөн. Ер нь урд нь ямар одоо сургалт дамжаа гэдэг. Хүн чинь одоо өнөөдөр бол Монголд байгаа бүх хүн ямар нэг юм ирж хайж ямар нэг юм хамрагдаж чинь тэр түүхийг яриад байгаа. Тэр түүхийг бас сонирхолтой сонсогддог шүү. Би ер нь 4-5 бистадаар явсан мэт ер нь. Аа. Би башны реки зин за тэгэл нөгөө хамгийн эхнийх нь нөгөө ширээ гэдэг штэ. Тэгээ ширээгээс эхлээл ингээл 4-5 бистадаар явсан. Гэхдээ яаж ч юм ерөөс нэг гүнзгэрж ордохгүй тэр бистадаа гүнзгэрж ордохгүй байсан. Тэгэл яг нэг бистад яваад сэтгэл зүйн хувьд нэг юм тогтун сайхан болоод тэгээл явцдаг. Одоо юу гэдэг холдчихдаг. Тэгж байгаа л ер нь бипашнад бол яг Тэнгэрийн сургуульд ирэхээс өмнөх 5-6 жил болж нэг 2 удаа явчихдаг гэсэн. Тэр чинь 10 хоногийн бистад яваад байдаг байхгүй юу? Тэгээд тэнд чинь өвд зундаа явчихдаг гэсэн. Бистадаар л их явсан да. Тэгэхээр саяын асуусан шалтгаан нь болохоор чи бол одоо янз бүрийн бяцлаглаар зөндөө яваад ингээд харьцуулах төр бидний судлаад байгаа өвдийн өв ухаан тэр бяцлаглалын эрдэм одоо ухааны хооронд ямар ялгаа байна гэдгийг хамгийн сайн мэдэх нь гэдэг. Одоо бяцлаглал болохоор яг юу гэдэг хүнийг яг сэтгэл зүйн хувьд аягүй юм эрүүл болгоно тухайн үедээ. Тэгээд яг нэг юм тогтмол одоо юу гэдэг юунд авчдаг. Сэтгэл зүйн нэг юм доктортой төлөвчнүүд авчдаг гэсэн. Тэгээд төрдөг байхгүй. Төрчихсэн юу гэх юм нэг юм одоо юу хийнд яг тэгээд нэг тодорхой төвшөнд очиод нэг гацчдаг бяцлаглаар явж байгаа юмс ер нь нэг төвшөнд очиод гацчдаг тийм бидний өвгөд тэнгэр үзлээ өвгдийн ухаан гэдэг бол биеийн дээрээ маш агуу юм аа гэдэг хэлж байгаа байхгүй яаж бидний өвгд эз гэдэг чинь бидний удам уургийн л нэг өвөө юм явж байгаа шүү дээ тийм тэр өвөө юм яг л миний ээж аав шиг хайрлаж байгаа тийм мэдрэмж төрдөг яаж энэ хүүхдээ хүмүүжүүлэх үү те яаж одоо юу гэдэг айгүй л ямар ч гэсэн тийм сайхан хайрыг мэдэрдэг. Өөр 4 жил гэдэг бас баггүй хугацаа шүү дээ. Тэгээд энүүнд зориулсан да харамсдаггүй юу? Үгүй ээ, харамсдаггүй харин баяртай шүү дээ. Яг энэ зөв зүйлтэй зөв зам мөр дээр маань. Тийм тэгээд яг миний ураг удмын ясамаг гэх юм ихтэй золго ихтэйгээ яг золох гэх юм уу те юу гэх юм. Тэднэртэйгээ ингэж ирчил холбож тэднэрээ таньж мэднэ, ирчил холбогдно гэдэг бол айгүй том зүйл юм. Маш том чухал зүйл. Хизээж өрөөсөө харамсдаггүй шүү. Ирж байгаа одоо бол бидний судалж байгаа мэдлэг гэх юм уу да таньж мэдж байгаа мэдлэг бол энэ одоо нийгэмд байгаа маш олон сургалт зөвлөгөөнүүдээс тис өөр байгаа шүү дээ. Юунд тэгж үнэн юм шиг, зөв юм шиг итгэл
үнэшлэлтэй юм шиг сэтгэл төрүүлээд байгаа юм. Юу нөө? Тийм. Сая яг ярьсан зүйл байгаад байна шүү дээ. Тийм яг миний Ясамагтгийн ургадмын яг миний одоо өвөл гэсэн үг шүү дээ. Бүр олон үеийн дэд өвөл гэсэн үг шүү дээ. Тэр өвөө надаа нөгөө тийм бидэнд тийм юу гэдэг эерэг тийм зөв одоо юу гэдэг юм те нэг тийм тутан тийм мэдрэмж өгөөд тэр нь л үнэн байдаг шүү дээ. Тийм. Тэр дамжуулж байгаа мэдээллүүдийг харьцуулахад бол одоо бидрээс авах номдорс уншиж болохгүй байгаа мэдээллүүдийг өгдөг шүү дээ. Тэр тэгээ үнэн зөв гэдэгт чи яаж мэдчихэ? Юугаар шалгах чаа? Өөр сэтгэл шүү дээ. Яг ч юм цаанаасаа би дөрөв ярьсан шүү дээ. Тэнгэрийн сургуульд яг ч би энд очих юмтай юм шиг надад мэдрэмж төрсөн. Надад бүр нэг юм тогтно би тэр дотор байх хэрэгтэй юм шиг надад мэдрэмж төрсөн. Тийм. Байх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрсөн. Яг тэр мэдрэмжээр тэр өөр сэтгэлээр тэр яг тэр өөр төрж байгаа мэдрэмжээр л. Тэгэхээр одоо чиний хувьд бол сургууль, тэнгэрийн сургууль гэж эхнээс нь яваад 3 4 жил тасралтгүй яваад яг одоо энэ системээр боловсраад одоо бол өөрөө энэ эрдмийг бусдад түгээн дэлгэрүүлэх тэр төвшөнд гарч ирж шүү дээ, тийм ээ. Тэгж ойлгож байгаа. Тэгж ойлгож байгаа тийм. Одоо хийж байгаа ажилдаа хэр сэтгэл ханамжтай, хэр ирч хүчтэй, зоригтой гэдэг юм уу? Хэр шийдэмгүй вэ? Шийдэмгүй байгаа. Шийд зурчаас ингэж сууж байгаа. Тантай ярилцаж сууж байгаа. Тийм шийдэмгүй байгаа. Яг хоо бидний зүгээс одоо ингээд маш олон эмэгтэйчүүд маань одоо бүх төвшний бясалгал, сургалт, хүчигдөө юу л ингээд эмэгтэйчүүд яваад байна тийм. Тэгээ тэрийг нэг тийм 4 5 жил 10 20 жил явчаач тодорхой үр дүнд хүрч чадаагүй хүмүүс зөндөө байна. Тэгэхээр ийм арга зам байна шүү. Энэ нь арай зөвч гэх юм уу? Энэ арай хэлбэр гэхдээ их тийм хүндээ ямар нэгэн тийм одоо стресс нерв эсвэл нөгөө тийм хэд хийрхэлгүйгээр байж болох зам юм байна гэдгийг л таньж мэдээд бид нар нэг бодлоготон яаж гэдэг нэг тийм подкастаар дамжуулж бас мэдээллүүдэд хуваалцах. За тэгээд энэ олон одоо ээжүүдэд байгаа, эмэгтэйчүүдэд байгаа энэ бүх олон мэдлгүүдийг олон нийтэд хүргэх тэр чиглэлийн шинэ гарц гаргалгыг нэг ажлыг бол одоо бодсурандаа хариуцуулаад яаж байгаа. Тэгээд үндсэн мэргэжлийн талаар яриад байгаа чинь. Би бизнесийн удирдлага олон улсын менежментээр төгссөн. За тэгж явж байгаад бас тэр чинь хэдийн бараг 10 жилийн дараа ахаа Сойст орчихсон. Сойст ордог судлаараа ороод кино урлагийн дэд сургуулийг найруулагч мэргэжлэхээр төгссөн. Тэгээ бараг бол ер нь бас найруулагчийн чиглэлийн энэ үндсэн ажлаа бараг хийж байгаа гэсэн үг шүү дээ. Тий, одоо подкаст тий. Тэгээ их эмэгтэйчүүдтэй таниулах энэ ажил маань бас энэтэй бас энэ чадвар маань одоо хэрэг болж байгаа. Ер нь бодлоготой ээж гэж юм байна. Үр хүүхдээ, хань ижлээ, ураг удмаа тий зөв зохируулж тэр хань ижлийнхаа ард нь бас түшиг тулгуур нь болоод үр хүүхдээ тэр зөв одоо мэдлэг мэдээлэл тий тэр бүгдийг яг одоо өвлүүлээд дээрэс нь ураг удмаа засаад одоо юу гэдэг явж байгаа тэр эмэгтэйг л бодлоготой ээж гэж үздэг. Одоо нөгөө гендерийн тухай асуудал яригдаад байна шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хоёр одоо энэ тэнцүү байх хэвээр эмэгтэйчүүд хийх дарлагтаа данч гэх юм нэг иймэрхүү уур амьсгал нийгэмд байгаа. Энэ үнийг одоо жишээлбэл энэ бодлоготой ээжтэй тохирч гин үү, нийцж гин үү, эсвэл тарж байгаа юм юу, таахгүй юм юу? Яас тэнгэрийн сургуульд ирэхээс өмнө тийм гендерийн асуудал ярьдаг л байсан. Гендерийн асуудал ярина. Ягаад яг эрэгтэйгч байдалтай байх ёстой ч гэдэг юм уу тийм. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гэр орондоо эрэгтэйгч байдалтай байх ёстой ч гэдэг юм уу. Юу гэдэг нь тиймэрхүү хандлага байсан, гендер ярьдаг байсан. Одоо ингээ өвгдийнхээ ухаанаас суралцаад ирэхээр эрэгтэй хүн хийх ёстой ажлаа хийн, эмэгтэй хүн бас хийх ёстой ажлаа хийх ёстой юм байна. Тийм. Тэгжиж нөгөө дутуугаа нөхчиж бүрэн бүтэн болт юм байна. Тийм. Тэгжиж өрөвдтэй ч бас бүрэн бүтэн зүйлийг өгөх юм байна. Тийм. Тэгж явж иж бас ургуудам цаашаа дэглэж тавьчих юм байна. Гэдгийг одоо ойлгож ухаарч байгаа учраас энэ бодлоготой ээж гэдэг энэ одоо подкастыг хийгээд тэр явж байна. Ээжүүдтэй төстэй тэгээд түрүүн чи нэг ураг удам яс атогомог гэдэг юм тухай ярьлаа шүү дээ. Энэ ер нь зөвхөн хүмүүс сонирхуулаад хэлвэл яг юу юм бэ? Эзэнээс энэ үүдэлтэй юм. Ягаад ийм багт яригдаагүй байсан? Ягаад одоо ярих цаг болсон гэдэг ч юм уу. Монголчууд маань 40 их яснаас үүдгэлтэй гэд бид ярьдаг шүү дээ. Тийм 40 их яснаас үүдгэлтэй. 40 их яснаас үүдгэлтэй. Тэгээд
одоос 2500-аас 3000 жилийн өмнөөс ер нь бол энэ Ясом хотгийг таниулахаа болоод бидний өвгдөөд Тэнгэрээс ер нь бол хаацсан гэж таниулдаг. Тийм таниулдаг. Тухайн тэр хүмүүсийн одоо тэр юу гэдэг тухайн цаг үед байсан хүмүүсийн буруу одоо хандлага дээрээс нь гадны одоо нөлөөнөөс болоод хаацсан гэж таниулдаг. Тийм. Тэгээ одоо яг Монгол улс маань одоо яг хэцүү цаг үе дээр ирчээд байна шүү дээ. Энэ цаг үед өвгд маань энийг буцаас сэрэж, тийм буцаас сэрэж Монгол улсаа хүчрхүүлэх мандуулах зорилготойгоор энэ Ясом хотыг таниулахыг буцаас сэрэж байгаа юм байна л гэж тийм таниулдаг. Таниулахын шалтгаан заах ураг удам болгон өөрөө хүч хэрэгжиж тийм чадах хэрэгтэй. Тэгэхээр нэг одооныхоо цагаар бол гений мэдээлэл гэх гэдэг байна шүү дээ. Гений мэдээлэл гэх юм уу та. Тэр бүр дээрээс явж байгаа тэр олон өвгд эцсийн хаан тэр хүч чадлыг тэр ясныхаа эрчил, ясныхаа чадлыг сэрэж ураг удам бүр засагдчихж, тийм ураг удам бүр засагдчихж усар маань бас явах гэдэг шүү дээ. Тийм засаргаад, мундан батаргаад. Одоо хүмүүс ч нэг тийм хэдвэр хэмжээсийн мэдээлэл зэтэл гэдэг ингээд юмнууд яриад байдаг. Энэ одоо нөгөө ясны мэдээлэлтэй ч юм уу одоо нураг удмын тухай мэдээлэлтэй ямар харилцаа холбоо байна уу? Эсвэл шал өөр юм болоод байна уу? Энэ мэдээллийн их сурвалж талаасаа юу гэж бодож чинь? 3G хэмжээс дээр байгаа тийм хэмжээс дээр. Тийм хэмжээс дээр байгаа. Одоо бидэнд өгж байгаа мэдээлэлүүд шүү дээ ясны мэдээлэл. Тийм амаг хотын мэдээлэл энэ мэдээлэлүүд бол яг бидний өвгдөөс бидэнд таниулж байгаа зүйл шүү дээ. Өвгдийн орчил гэж байгаа шүү дээ. Өвгдөөс тэр орчилыг асуухаар хэлдэггүй шүү дээ. Тийм хэлдэггүй. Магадгүй та нар мөнгөрөөд очиод мэднэ л гэдэг. Тийм мэднэ гэдэг. Хэмжээстэй болохоор одоо орчин цагийн энэ шинжлэх ухааны технологи бол хэмжээстүүдийг гаргаад ирчээд байгаа шүү дээ. Тэгэхээр бидний өвгд одоо яг хэддэг хэмжээст нь байдгийг би бас сайн мэдэхгүй байна. Тийм сайн мэдэхгүй байна. Магадгүй нэлийн дээгүүр хэмжээст нь л байдаг баг. Гэж ойлгож байна тийм. Ер нь яг одоо ингээд ураг удмаа таних, ясаа таних, за магадгүй бид нэг жаягаа таних тэр хүн яаж өөрчлөгдөх юм бэ? Хүнд ямар нөлөө үзүүлж байна? Жаяг, яс тийм. Ясаа танаад ирэхээр нөгөө ясны эрчил сэрнэ гэж байгаа шүү дээ. Тийм. Одоо цагт болохоор хүний нөгөө хүн чанар айгүй дорд очиод байна гээд байгаа. Тийм цаг ирчээд байна шүү дээ. Өвгдийн маань тэр нөгөө одоо юу гэдэг амьдарч байсан. Тухайн тэр цаг үед бол хүмүүс одоо цагийг бодоод илүү зөв байжтэй, зөв дадал, зөв юу гэдэг амьдралын маягаараа одоо бодвол арай илүү ажилтдаг тийм. Тэгэхээр тэр яг тэр цаг үед амьдарч байсан тэр их сууд тэр өвгдүүд маань бидний эрчлээ дэлгэн гэхээр тийм юу гэдэг одоо юу гэдэг тийм юу гэдэг зөв л байгаад байдаг шүү дээ. Ягаад ч юм яалтчгүй зөв л байгаад байдаг. Тэрийг яг би юу гэж хэлэх яарсан яахгүй. Ямар нэгэн тийм хэрхэл байдгүй, шаран шиг байхгүй. Олон ингээд нэг тийм зөв төлөв. Тэгтээ номоо болж байгаа гэсэн үг биш шүү дээ. Биш. Олон юм тийм эрчтэй зоригтой, галтай үлдэж байгаа үйлдэлүүдээ одоо суутаагаар үлдчих гэдэг. Ухаан зарж үлдчих гэх юм уу? Тийм мунхаар биш гэх юм уу? Тийм мунхаар биш, уурах зараар биш, тийм бухимдлаар биш. Яаж энэ бүгдийг одоо суугаар ухаан зарж энэ бүгдийг зохируулах вэ гэдгийг л өгдөг маш их таниулдаг шүү дээ. Гэр бүлийн орчин, өөр хүүхдтэй харилцаж байгаа орчинд эцэг их хамаатансад ах トゥ устэйгээ харилцаж байгаа орчинд ч гэсэн эерэг нөлөө үзүүлж байна. Үзүүлдэг. Тэр чинь ингээд жаяг чинь жишээ нөгөө жаяг дээр одоо жишээ нь бийг өрөхгүй гэдэг жаяг байдаг шүү дээ. Тэр чинь тэр жаягийг ингээд мөрдөөл тэр чинь өөртөө суулгахад бас хэцүү дээ. Тийм нэлээд эхлээ сонсно, нэлээд сонсно, юм дээрээ суулгана, харна, нэлээд харж тэгээ яг нөгөө бие өрөхгүй тэрхээрээ яг өөрт ингээд нөгөө нэлээд харцсан зүйл маань бодогдоод ирт юм байна. Бодогдоод. За нэрээ би чинь бие өргөөл юм уу яагаад байна? Эсвэл би тэ
дорд хэрэглээд байна уу? Яагаад ингээд үүдэл болгон дээр өөрийг ингээд хянаад эхэлдэг юм бэ? Тэгээд хянж явж байгаа сүлдээ нөгөө төр чинь эхлээд ямар ч үгээр үлдэгдэлэн дараа нь хянж эхэлнэ. За тэгээд дараа нь чинь би чингэх буюу одоо юу гэдэг юм бүр яг ингэж арилгах гэх юм байна тийм. Тэгж сууд юм гэхээр ч аяг маань. Тэгэхээр тэнгэр үзлийн тухай магадгүй тэнгэрийн сургууль гэдээ ярьж байгаа тухай нэг ойлгохгүй хүмүүс ч нэг тийм янз бүрийн буугалглаа 9 сэтгэл гэл сайн муу ярианууд зөндөл байна л та. Яг ингээд 3-4 жил тууштай яваад үр дүндээ хүрсний тухайд бол энэ тийм айхтар эд шид гэдэг юм уу тийм хийрхэл бол одоо байсан уу байгаагүй гэдэг хамгийн сайн мэдэх үнтэй тийм байгаагүй. Ерөөсөө энэ ч нэг зүг байх. Тийм зүг байх тэр тухайл байдаг. Тийм бидний өвдөө сургаал дээрээс зам зөв чай байгальтайгаа яаж зам зөв буюу бусдад хэрхэн цохирч амьдрах вэ? Байгальтайгаа хүн хоорондын харилцаа, нийгэм хоорондын харилцаа тийм бүхэл энэ харилцаанд донд яаж ингэ цохирч амьдрах вэ гэдэг тэр өвд өвд айгу зүгээр тайлбарладаг. Тийм түүнээс биш эдтэн шидтэн ч юм уу тийм ерөөсөө байгаагүй. Тэгэхээр гэхдээ хүний нэг зөв бэлэг мэдрэмж тэр одоо юу гэдэг нь дээд оршихуйтай холбогдох чадамж бол нэмэгдэнэ. Тэр бол нэмэгдэнэ. Зөв гэж яриад байгаа шүү дээ. Тэр чинь бол нөгөө X-тайгаа тухайн орчлын эрчим энерги тэр бүгдийг таних, тэр зөв тийм мэдэх тэр зөв бол юу вэ? Нэмэгдэнэ. Гэхдээ нөгөө юу гэдэг юм бүр хүмүүс нөгөө тэнгэрээс уулахаар аюу шидтэн гэж бодож байгаа тийм шүү дээ. Яг бүр тийм бод биш. Зөв байх тухай. Тэрийг танихын тулд мэдээж нөгөө тэр зөнгөөрөө өвдөцөйтэйгээ холбогдсон шүү дээ. Тэгжээж тэрийг таньж мэдэж авах шүү дээ. За тийм байгаа. Тэгээд бас ер нь одоо бодлоготон ээж гэдэг подкаст хөтлөн ямар зочдыг илүү өрье гэж бодож байна. Тэгээд одоо манай үзэж байгаа хүмүүсээс хинч орж болох юм уу? Эсвэл зөвхөн одоо чиний чалгуурт нийцсэн орох юм уу? Яах юм? Ингээл хүн болгонд амьдралын туллууд байгаа шүү дээ. Тийм. Тэгээд тэр бүгдээс биенээсээ бид нар бүгдээ суралцаж явдаг. Тийм биенээсээ дандаа суралцаж явдаг. Тэгэхээр одоо бид нар чинь ээжүүдтэй тодорхой хэмжээний урам зориг өгье. Эмэгтэйчүүдтэй зөв хандлага, зөв дадлыг бий болгоё. Тэгээ Монгол тухайн өвлүүдийг. Тэгээ эхний ээлжинд бол амьдралынхаа туршлагыг хуваалцах хинч байсан нээлттэй. Тийм хинч байсан нээлттэй шүү. За ярих хоёлаа тавчхан хийгээд энэ хүргээд өндөрлөе. Тэгээд манай үзэгчид маань энэ бодлоготон ээж гэсэн юу байгаа те пэйж хуудсыг дагаарай. Тэгээд бүх хүнд нээлттэй, бүх хүнд боломж байгаа гэдгийг хагаад хэдүүлээ одоо нэг тийм гоё хамтын ажиллагаа нэгээ дэмждэг, нэгнтэйгээ харилцан хамтарч ажилладаг маш зөв соёлтой дараухнаар тэгсэн мөртлөө асар хүчрхэг тэмүүлтэй тийм оршихуй, тийм нэгдэл, тийм одоо юу гэдэг нэг тийм соёлыг төвөх ажил маань эхэлж байгаа гэдэг ажил үйлсэд нь шинэ оны эхэнд амжилт хүсье. За баярлалаа.